Hey guys, Sunrise podcast маань хийжээ. Минжэн заяа бит хоёрын хийх гэж буй 2 дугаар подкастын нэр бол Hangover. За та нар магадгүй яа Hangover гэдэг сэдвийг сонгосныг гайхчихж магадгүй. За энэ үгийг магадгүй та тэ найзуудаасаа эргэн тойронд байгаа хүмүүсээс маш их сонсч ирсэн тэ энэ асуудлаас хэрхэн гарах вэ? Яаж Hangover-ыг одоо тэ үр дүнтэй ямар арга байна гэхчлийн магадгүй юм зүйлсийг аяг сонсч ирсэн баг. Тэгвэл бит хоёр яг үүнд хэрэгтэй яг олон хүн дээр туршигдсан үр дүнтэй аргуудыг хуваалцахаар шийдсэн. За тэгээд дээрэс нь бид нар заавал яг ханга уурлах хэрэгтэй юм бэ? Ханга уурлахгүй байж болохгүй юм уу те? Шаардлагатаас өргөсөн сэргийлэхийн тулд бид нар арх гэдэг зүйлийг мэдээд авчвал архиныхаа хор уршиг. За магадгүй архины давуу тал хийж магадгүй. Давуу талаа мэдээд авчих юм бол бид нар шаардлагатанд те шаардлагатай байх магадлал хамаагүй багасж магадгүй гэж бит хоёр бодоод архитай холбоотой бүх зүйлүүдийг багцлаа. Тэгээд та нарт аль болох сонирхолтой байдлаар ярихыг хичээлээ. Тэгээд дахин бааж айргаа тавар авъя гэсэн бас санаа бас байгаа шүү. Тэгээд давхар бас мэдээж шаардлагатай тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудыг хуваалцгаална. За ингээд заяа одоо дэлхий дээр байгаа одоо архийг одоо байнга хэрэгжилж байгаа хүмүүсийн тодор судалгаа байд юм уу? Ерөнхийдөө бол судалгаар бол яг 2018 оны судалгаа байна л да. Тэрнээр болохоор 2.3 тэрбум хүн ер нь бол архийг бол тогтмол хэрэгжилж байна. Ер нь бол дэлхийн хүн амжиг бараг 7 тэрбум гарам тий. Тэгэхэд чинь юу вэ? Бараг 4-ийн 1 нь цогтруулах хундаг тогтмол хэрэгэлдэг гэсэн юм шүү дээ. Гэхдээ яг тогтмол хэрэглээ гэдэг нь болохоор бас яг бүр архитын согтуураад байгаа ч гэдэг юм уу тэрэн рүүгээ бас орохгүй байж магадгүй л хал да. Тогтмол гэдэг нь бол бага хэмжээгээр их хэрэгэлдэг байж магадгүй л юм. Гэхдээ ерөөхдөө дэлхийн стандартаар бол ерөөхдөө тогтмол хэрэглээ гэдгийг бол авч үзээд байгаа нь бол одоо спирт байлаа гэхэд 33 грамм спирт. 33 грамм нь дэлхийн дундаж юм байна шүү дээ. 33 грамм спирт. За өдрийн шүү дээ. Өдрийн байгаа байхгүй юу? Тэгээд вайнаар авах юм бол вайн ууж байгаа хүмүүс бол ихэвчлэн бол 150 мг буюу 2 гласс юм шүү дээ. Тэгээд бир гэхэд болохоор 750 мг гэсэн үг. Ер нь бол. Тийм. Ер нь бол тогтмол хэрэглээ гэдэг нь ингэж яваад байна. 2 жижиг хэмжээ гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр нөгөө нийт хэрэгжилж байгаа 2.3 тэрбум хүний нийт хэрэгжилж байгаа согтруулах хундаг хуваангууд дундаж гаргаад ирсэн юм шүү дээ. Тэгвэл манай бидний дундаж хэрвээ гэдэг бас бодвочтой л юм байна тийм. За тэгвэл дэлхий дээр ингээд 2.3 тэрбум хүн ингээд тогтмол хэрэгэлдэг. За тэгвэл шатхуун хэмжээгээр архийг үүсэн нөгөө нэг хор уршигтай гэдэг болохоор архинаас үүдэлтэй нас баралтын хувьд ямар вэ? Энийг бас магадгүй бид нар мэдвэл бас магадгүй өрчнөөс эргэлж магадгүй гэж бодлоо. Чи яг нөгөө дэлхий дээр тэ архинаас хамааралтай нас баралтын тоог яг ер нь бол насраад байгаа. Бид нар ингээд монголчууд болохоор илэг гэдэг тэ. Тэнгүүд яг нас баралтын дийлэнх нь ямар өвчнөөр өвчлөж байгаа гэдэг нь магадгүй арх хамгийн түрүүнд аль эрхтнийг гинтэж ин гэдгийг харж болох юм тий. За яг нь ер нь бол архинаас олж ерөөхдөө 3 сая хүн жилд нас ордог. Ер нь бол за ер нь бол их хөвчлэн эрэгтэй усуд байдаг. За гэж байна. За тэгээд архинаас үүдэлтэй одоо юу гэдэг гинтл ослоос болоод 28% нь 3 сая 28 гэж чинь баг 800 900 за ер нь бол тэр 800 хавцаал гэсэн үг. 800 хавцаа хүн. Тийм хүн ерөөхдөө гинтл бэртэл ч юм уу бие биенийгаа гинтэлж хэрэглээ. Тэгээд ямар нэгэн байдлаар тий хүчирхийлж юм авдаг гэж юм шиг. Ер нь бол тийж байгаа. Тэгээд яг уу ямар өвчлөлөөр ер нь нас урж ин дийлэнх нь хоол боловсруулах эрхтнэр ерөөхдөө 21% нь тэгээд 19% нь бол зүрх судас болон бусад одоо cancer ч юм уу тий хор хавдар бусад өвчтүүд дээр одоо өвчнүүдээр ерөөхдөө өвчлж байгаа гэх өвчнүүд үгсэн гэх юм одоо өөд болсон. Тийм архинаас хамааралтай тий. Тэгвэл ингээ энэ санаад судалгаанаас чинь зүрх арх хүний биеийн хамгийн түрүүнд зүрхэнд болон хоол боловсруулах эрхтнийг хамгийн их гэмтээдэг гэд ойлгож болох нь шүү дээ. Миний уншнаар болохоор хэрвээ эмэгтэйчүүд алкоголыг ингээ тогтмол хэрэглээд байх юм бол ерөөсөө нөгөө нэг хөхний хорт авдартай болох магадлал айгүйх өндөртэй байдаг гэж бичсэн байсан. Тийм, ер нь бол тийм. Тэгэхээр энэс яаж өөрчлөн сэргийлэх вэ? За яг нь ер нь бол mammogram буюу одоо юу гэж байна л да.
хүүхний зураг авдаг, эрдэнэгийн зураг гэх юм байна. Эрдэнэгийн зураг болгоо эхо зураг гэж байдаг юм лээ. Тэрийг ер нь бол удирдлагын хийлгүүчүүд бол гэмгүй л. Хэрвээ та тогтмол алкогол хэрэгдэг эмэгтэй хүн бол тий хэтрүүлэн гэсэн үг. Хэтрүүлэг хэрэглэсэн. Тогтмол гэхлээр чинь буруу тал руу одоо нөгөө сайн тал бас байгаа шүү дээ. Алкогол тэрийг бол хоёул ярианыхаа сүүлд нь ярина. Хэтрүүлэн байнгын одоо ямар нэгэн байдлаар шаардлагаар ч юм уу цайхаа эсвэл өөрөө өөрийнхөө сонголтоор хэрэгжилж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн хүүхний хорт авдаг тусах магадлал нь бол маш өндөр байдаг. Тэгэхээр ер нь бол эрэгтэй хүн хэтрүүлж хэрэглүүл хамгийн түрүүнд яг эмэгтэй хүн бол хүүхний хорт авдаг болоод эрэгтэй хүн илүү нөгөө бэлгийн сулрал гэдэг тал руугаа илүү их явах магадлал өндөр байдаг гэсэн үг юм байна. Тийм. Сонирхолтой байна. Ер нь бол бас нөгөө нэг хүний нөгөө нэг нөхөн үрч хүн юу айгүйх орд юм шүү дээ. Яа, тэгээ эмэгтэйрүүч тэр эрэгтэйрүүч тэр. Ер нь бол тэгээ нөгөө тэр чинь нөгөө ер нь бол одоо хүмүүс одоогийн хүмүүс ер нь бол тэр нөгөө хүүхдтэй болохын тулд маш их төлөвлөдөг шүү дээ. Миний сонсож байгаагаар бол миний нэг таньдаг хүн бол бараг 6 сарын өмнөөс алкогол хэрэглэхгүй. Тэгээд аль аль нь гэсэн үг л дээ. Тодорхой хэмжээнд витамин хэрэглээд өөрөө өөртөө ингэж нөгөө бэлтэж байгаа гэсэн үг л дээ. Тэгжээж одоо нөгөө эрүүл саруул хүүхэд төрүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Мэдээж эмгэгтэй хүүхэд төрүүлэхийг хэн л хүсэх вэ те? Гэтэл ургийн гажигтай те. Тэгэхээр ер нь бол яг нэг тэгж төлөвлөлтгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар буюу тодорхой хэмжээнд өөрийнхөө биеийг байнга ингэж хянаж яваад гэж хэлмээр байна л да. Хянаж одоо эмнэлэгт үзүүлчих ч юм уу те. Манайхан ч ер нь бол үдсийнхаа дараа л ер нь бол очиж эмнэлэгт үзүүлдэг штэ. Хүндэрцэн хойно. За би нэг юм өвдөд байна гэдэг ч юм уу те. Гэтэл арх гэдэг бол бас маш хот нөлөөтэй юм байна шүү гэдгийг бол сайн ойлгоцгоорой те. Тийм. Тэгвэл ингээд дэлхий дээр бол ингээд маш олон хүн нас ордын байна. Архины хамааралтай байгаас те. Тэгвэл Монголын хувьд ямар вэ? Монгол ер нь манай монголчуудын архины хэрэглээ ямар юм бэ? Мэдээж те гадаадынхтай харьцуулаад байхгүй бид нар чи өөр төрлийн өрмөц онцгой хүмүүстэй. Тэгээд ингээд судлангууд дэлхийн болохоор нийт архины хэрэглээ хаашаа яваад ингэж пюр яваад идэг. Гэсэн чи манай Монголын хаашаа явж спирт рүү яваад байгаа байхгүй. Яг 54% нь спирт. Яг тэрэн дээр бол нөгөө уламжлалт нөгөө соёлоос шалтгаалж байгаа хэл та бид нар ч юм бол ер нь бол цагаан эдэгээ нэрээд цагаан арх болгодог шүү дээ тий. Тэгэхээр ерөөдөө тэрийгээрээ илүү нөгөө ихэнх хүмүүс яхаа нөгөө цагаан арх нь илүү биед хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Илүү нөгөө биеийн хорыг тайлбар гэдэг утгаар хурдан тийм хурдан согтдаг. Тэгээ дээрэс нь тэрнээс гадна амар хүмүүс амар зарим юм дээр амар бууруу одоо юу гэдэг арх хэрэглэх ёсгүй зүйл дээр юу гэдэг эмгэг гэсэн үг л дээ. Тодорхой хэмжээний эмгэг гараад зүгээр нэг цагаан арх уучих. Тэгэхээр зүгээр очих гэдэг ч юм тий. Иймэрхүү асуудлыг юу гэдэг дам дамаа зүгээр тийм яриагаар тийм эмчилгээ маягаар ингээд хэрэглэхэд байдаг нь амар буруу болчиход байгаа байхгүй. Яг наатралс ч юм болоод хоёулаа ерөөсөө шаардлагатай зүйлээ гэсэн шүү дээ. Ингээд хүмүүсийн яг зарим хүмүүсийн яриагаар шүү дээ ингээд маргааш нэг шартаад ингүү дахиад нэг авчиж уучих. Асуу бэлэн гомын идчих ингэчих гэдэг. Яг тэр зөв юм уу? Үгүй юм уу гэдэг бит хоёр судлаад яг олон хүн дээр туршигцаад үр дүнтэй болсон аргуудыг л гаргаж ирэхийг бол хичээж байгаа шүү. За ер нь бол энэ дээр нэг юм ярихад бол бэлэн гомон их идж байгаа хүмүүс бол нойр болчихоо гар өгдөх магадлал өндөр. Ялангуяа архины дараа хэрэглэх юм уу? Хүмүүс аягах бэлэн гомон барьцаа явж байгаа. Бэлэн гомон барь явсан байдаг. За бэлэн гомонд ямар ч шимт хижээл ер нь бол. Тийм. Ягаад бэлэн гомон идээд байна вэ гэхлээр хүс гаргах зүйл байгаа байхгүй. Халуун ногооноос үнэтэй. Яад вэ гэхлээр нөгөө халуун ногоо чи ингээд биеийг хүлрүүлээд тэр нөгөө боцин солилцоог ингээд итгэвчүүлээд байгаа байхгүй юу? Нөгөө хөлс гарангууд тодорхой хэмжээр ингээд хоёр гадагшлаа тий хорон гадагшлангууд хүн ингээд архины шаардлага жоохон тайлгж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ ингэж бас тий ингэж бити бас хуураарай өөрийгөө аль болохтаа махтаа шүлтэй шимт хижээлтэй хоол идэх тусмаа таны шаардлага маш хурдан явагдах бол хурдан тайлгдах болно болж ирсэн шүү. За тэгвэл ингээ Монголыг ингээд үзвээ. Ингээл би хинээс хэмжээнийг сонсч ирсэн маа ингээл монголчууд архины хэрэглээгээр өндөрч гэлөө айсвал нэг хүн ногдог архины хэрэглээгээр өндөрч гэлөө нэг тийм айгүй бол иймэрхүү сонсч ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ яг үнэн үү худлаа юу гэд ингээд хайж байгаа юм байл. Ингээд архины хэрэглээгээр ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага чинь ингээд орнууд ингээд жагсаачт юм байна. За тэгээ ингээд жагсаасан чинь ингээд 25 хүртэлх жагсаалтыг бол би харсан. 25-аас хойш бол мэдэхгүй байна. Гэхдээ эхний 25 бол топ 25-д бол Монгол байгаагүй. За нэг төрлийн баярлууштай. Баярлууштай санагцсан. Би яагаад ч монголчууд байгаа болоо гэж боддог байсан. Ах нарын ярианаас ч юм уу те, эгч нарын ярианаас тийг санагддаг. Эхний 25-д юу гэсэн үг дийлэг нь ерөөсөө Европын орнууд. За тэгээ эхний юунд бол Малдав,
За тэгээд Беларусь, Оросын албаны улс тий. Оросын албаны улс Европын орнууд бас байсан. Тэгэхээр бас нэг төрлийн ингээд тайвшрах мэдрэмж төрөнгүүтэй дараа нь дахиад нөгөө Монголын хэрэглээг ингээд онуудаар нь ингээд диаграм болгоо гаргахдаг юм байл л дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Тэгсэн чинь манайхлаа нэг 2002 оноос хойш ерөөсөө архины хэрэглээ байнгын өсөх магадaltaй. За өмнөх 1960 2002-оос 1960 он хүртэл бол ерөнхийдөө ингээд өсөж буурсан юм байсан баг. 2002 оноос үлдсэн манай монголчуудын архины хэрэглээ шууд ингээд өндөр болсон. Нэгснээ тэрийг юугаар тайлбарлахад аюу хэцүү. Яагаад тогтмол зүйл өсөөд байна те? Үгүй яхаа нөгөө ихэнх яг тогтмол юу гэмдэ өсөж байгаа орнууд нь одоо архины хэрэглээгээр өндөр орж байгаа нь хөгжил өндөртэй орнууд хэвчлээ. Манайх ерөөхдөө орлого ихтэй болж эхэлж байгаа учраас арх худалдаа авах чадвар ихсээд тэр хэмжээгээр хөөж ийн гэж бас нэг ийм таамаг ус байж болох юм тийм. Яг өөрч таамаг байж болно л да. Зарим нөгөө яг нийт архины хэрэглээг насварсан хүмүүсүүдийн нийлэх хэмжээ ядуу болон хөгжлийн бэрхшээлтэйгээ тий. Тэгэхээр нөгөө айгүй олон жишээ байж болно. Технаач айгүй гоё жишээ. Тэгэхээр ер нь бол яг хөгжиж явж байгаа гэдэг яг гоё мэдээж гэсэндээ хажуугаар нь ингээд бас тийм нөгөө муухай мэдээ явагдчих магадлал. Монголчууд чинь тэгээд нөгөө айгүйх нөгөө баяр тэмдэглэдэг. Ингээд цагаан хатам за өнөөдөр бүр аудийн баяр гээл те. Аудийн баяр өнөөдөр бол аауд бол шууд тикет авцсан гараал те. Тэгээд магадгүй бас маргааш тэгээд бас зөндөө аамар шаардлагыг бас өгөөсөхгүй. Тэгэхээр нэр хэрвээ үнэхээр та маргааш те шаарддаг хүн байж болно, шаарддаг хүн байж болно. Архины нөгөө нэг алкохолны сонголтод маргааш шаардахгүй нь ерөөсөө шууд хамааралтай байдаг гинэ. Яасан бэ гэсэн чинь алкохол ерөөсөө баруун байх тусмаа шаардах магадлал өндөртэй. Цайвар байх тусмаа шаардах магадлал бага байдаг юм. Тэгсэн чинь яагаад вэ гэсэн чинь цайвар өнгөтэй буюу одоо жин, цагаан вайн, тэ спиртний төрлүүд болохоор дотроо зөвхөн этанол гэсэн бодистой байдаг. Гэтэл одоо нэг тод өнгөтэй буюу улаан өнгөтэй вайн тэгээ виски, ликер эдрүүд болохоор этанол, метанол гэдээ хоёр бодис агуулдаг. Тэгээ хоёр бодис агуулдаг учраас нөгөө цайвар өнгөтэй алкохолыг бодвол элэг болон бөөр нөгөө мэдээж хэцүү шүүн штэ. Шүүн илүү их хордлого аавна. Илүү их хордлого авч байгаа чинь та илүү их шаардж байна гэсэн үг. Тэгэхээр та үнэхээр маргааш шаардахгүй байхыг бодвол илүү их цайвар өнгөтэй алкохолыг бас хэрэглүүл арай бас тийм шаардах магадлал бага шүү. Гэтэ бол яг ер нь бол нэг стандарт байдаг штэ. Хольж хэрэглэхгүй байх хичээгээрээ гээд ер нь ямар ч хүмүүс дараад нь юу хаад. Гэтэ яг би саяхан бас ажлынхаа хүнээс асуусан чинь үгүй ээ тэгээд би харин виски ч юм уу те илүү уухлаарэ шаарддаггүй штэ гэдэг ч юм уу. Яг maybe зүгээр нөгөө хүний онцлогоос шалтгаалаад ондоо байдаг байж магадгүй л дээ. Тийм тэгсэн чинь нөгөө шаардлагатай ингээ хүн хүнд нөгөө өөрөөр явагддаг гинэ. Одоо сая танаа нөгөө ажлын хүн одоо тэгж ярьж ин гэж штэ надад болохоор зүгээр байдаг гэ те. Тэгсэн чинь юунаас болдог гэсэн чинь зарим хүмүүс эмзэг хүмүүс байдаг те. Амар юмнаас айгүй эмзэгэлдэг хүмүүс илүү их шаарддаг гинэ. Илүү их согтгон ч гэсэн өндөр байдаг. Тэрэн шиг шаардлагыг хүлээж авах айгүй олон төрлүүд байдаг. За нэгдүгээр болохоор ямар алкогол хэрэглэж байгаагаас шалтгаалдаг. За ямар эрэгтэй юу эмэгтэй юу гэдгээс шалтгаалдаг. За таны наснаас шалтгаалдаг. За таны цусны бүлэг хүртэл таны шаардлага хэрэг өөр байгаагаас шалтгаалдаг. За тэгээ хүний биолог болон тэгээ хүний онцлогоо шалтгаалдаг. Хүний шаардлага өөр байдаг шүү. Зарим хүмүүс жоохон анхыг уучаад шартаад идэг. Зарим хүмүүс те ихийг уусан ч зүгээр байдаг. Энэ бол хүний биеийн онцлог. Гэхдээ яг ижилхэн хүний биеинд нөгөө хордлого нэгээс нь үүсэж байгаа. Хэтрүүлийн хэрэгэлвэл те. За тэгвэл хэдүүлээ архины сайн талыг яриад үзье гэж бодлоо. За архины муудлыг зөндөө яриад архийг муулаа. Архи тийм амар муу юм уу? Бас гүүштэй те. Архинд сайн тал байна. Бид хоёр тэрийг аягүй хайх гэж хичээсэн. За нэгдүгээр ерөөсөө л зүрх судасны өвчлөнд тохируулж хэрэглэв. Дундаж хэрэглэхээр тохируулж хэрэглэв шүү. За тэгвэл энэ сайн талыг ярихаас өмнө дундаж хэрэглээг ярив. Окей. Ерөөсөө өдрийн дундаж хэрэглээ хэрвээ та пи уух гэж байгаа бол 355 мл-ийг дундаж хэрэглээ гэж үздэг. Нөгөө 2 шил архиудаг хүн чинь 1 шил архигээ дундаж гэж яриад ажиллах шүү дээ. Яг нэг дэлхийн дундаж болохоор 355 мл буюу жижигхэн одоо юм хай нэгэн ч юм уу те. Миллерсэн юм жижигхэн пи байх нь шүү дээ. За тэгээд 148 мл вайн. Нэг 2 глас вайн гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг том глас. Тэгээд 44 г спирт. Энэ гурван аль нэгийг та өдөр болгон тогтмол хэрэгсэн ч таны биед муугар биш эсэргээрээ сайнаар нөлөөлж бас болд юм байна. За нэгдүгээр болохоор зүрх судасны өвчлөлийг
бууруулдаг гин. За зүрхний шигдээс болон тархины цус саруултаа байх магадлал хамаагүй ирсэн байна. Энэ дээр яг нэг факт ярьлаа гэж бодоход болохоор яг харвах мэдрэмж одоо ерөөхдөө нэг юм шинж тэмдэг үзүүлж байгаа шүү дээ тий. Тэр үед яадаг вэ гэхлээр тухайн хүнд нэг одоо яг л чиний хэлээр надад дундажтай хэмжээ шүү дээ тий. Тэр нэг 50 мг ч юм уу гэдэг шот татуулдаг. Цэвэр арх гэсэн үг лээ. Цэвэр цагаан арх өгөөд тэгээд хөлийг нь толгооноос нь өндөр дэш нь гаргах хэрэгтэй гэж би сонсч байсан. Яг эмнэлгийн анх одоо тусламж юм шүү дээ гэсэн үг лээ. Гэрээр авах боломжтой гэсэн үг юм одоо юу гэмдэ түргэн эртэл тэр хүний тодорхой хэмжээнд сармагжуулах юм мэрэгжлийн хүртэлтэй тийм мэрэгжлийн хүртэлтэй хэдэн минут тэхийн тулд бол нэг тим арга хэмжээ авдаг гэсэн шүү. Тэгэхээр яг наадтай чи ер нь факттай бол юу нийцж гэсэн үг лээ. Энд дээр ингээд хүний биед ингээд заримдаа ингээд судснууд ингээд бүглэрч тийм байл та мэдээж судс чи ингээд тасралтуу эргэлдэж байгаа хаяа нэг судс бүглэр нөж бүглэр тэнгүүд нөгөө тодорхой хэмжээний жоохон алкогол ингээд хүнийг ингээд цусны эргэлтийн сайжруулад тэр нэг нүжүүдийн ингээд аюу сайхан цэвэрлээд өгдөг гинэ. Бас тийм сайн тал байна. Гэхдээ саяны нөгөө хэлсэн 358 мл-ийн пи 40 г спирт болон 2 вайн гласаас илүү уух юм бол нөгөө хоёлын өмнө ярьдгаас муу үр дагавар гардаг те. За дараагийн үр дагавар юу байсан бэ гэсэн чинь хүний нөгөө гинт нөгөө өнгөрөх тийм эрсдэл байдаг гинэ. Гинт ингээд насаарах эрсдлийг 18% бууруулж чаддаг гэж байна. Гинтийн ингээд нэг одоо би энэ ингээд зүрхэн гинт хаагдах ч юм уу те. Амьсгаан гинт боогдох ч юм уу тийм шинэ гинтийн өхлүүдээс 18% бууруулж чаддаг. За тэгээд өөр яасан бэ гэсэн чинь яг тодорхой хэмжээгээр яг дунджаар ууж чадвал 1770 австрали залуучуудаар туршил хийж үзсэн юм байна л да. Тэгсэн чинь энэ бэлгийн сулрал огт хэрэгэлдэггүй болгон их хэтрүүлэн хэрэгэлдгээс 25-аас 30%-аар ингээд юу байна гинэ. Тэгэхээр бас яг нэг хоёр талтай болж таарж шүү дээ. Одоо хитүүлж муу олчихно. Яг тохируулж хэрэглэвэл хэрэглээгүй байгаагаас болон хитрүүлж хэрэгсэн хоёроос илүү сайн үр дүн гараад ирчихээ. Тэгэхээр бас дахин сайн тал байд юм байна. Би бол энийг харахаас өмнө их дандаа муу гэдэг талаас нь хардаг ус байсан бас өөр. За тэгсэн тийм манайш ингээд дөрвөн уйлралтай тий эрсдэс уур амьсгалтай ийм газар бүр алкогол айгүйх тохиромжтой гинэ яасан гэсэн чинь нэг дөрвөн уйлралч ингээд солигдох болгон хүний нөгөө нэг дархлааны систем янз бүр байдаг тий гинт ингээд юу вирус ах магадлал өндөртэй байдаг ийм ситуацтэй байдаг тий хүний бие чинь ингээд тасан зогсохгүй тэнгууд айгүйх ханиад хүрдэг тэнгууд энэ ханиад болон гинтийн өвчлөлөөс архиу сэргийлдэг юм огт хэрэгэлдэггүй хүнээс бүр ханиад тусах магадлал бага байна гэж шээ бүр наад дээр чинь бас нэг амар хөвгөлтэй факт хэлчихээ за би 12 илүү 3-тай байсан. Тэгэхэд ингээ би нөгөө халуураад бүр ингээ ханиад нэлээ миний ханиад би ч ер нь бол багтаа бол ханиад тусдгүй юм баггүй юу. Тэгээ нэг тусахаараа амар хүнд тусаа. Тэгээ бүр манай эйжент чи ер нь бол ийм хэрэглүүлэх аягүй дургу байхгүй юу. Ер нь бол өөрөө эмч мөртлөө эмийг бол ер нь бол антибиотик те тэр зүйлсүүдийг аль болох ингээ хордог байхгүй юу. Аль болох өөрөөр нь тавлаас уулгах гэж чийдэг. За тэгээд яасан бэ гэхлээр шууд нэг юм 12 13 та өвчч чаавс архивч үзүүг байгаа шүү дээ. Тэгэл за миний хүүхэд энийг уучих гэ уулгаж авахгүй нэг 50 мг-тай юм жижигхэн шот ийсэн. Тэгээ тэрэнд нь 50 мг хүрхгүй тэр нь чаавс 20 нуу 30 мг гэсэн баг. Ууч гэсэн надад бол амар үнэр нь амар таалагдахгүй. Тэгэл ингээл гээл би дургуцаал. Тэгээ тэрийг бол амар санаа. Тэгээд янгууд чинь манай аав нэг үстэй юм хоньны юм дотортой дийлээд байхгүй. Тэгээд тэрүүгээр ингээд хоньны нооснд дийл шүү. Тэгээд тэрнээр бас тэр ингээд ороогоод тэнгүүтээ тэрийг ингээ уулангууд нь тэрүүгээр ингээ ороож байгаа. Би ингээ гараа хөдлөж чадахгүй заа. Яг ингээ нөгөө хүүхдүүд иддэг шүү. За яаж байгаа гэдэг. Тэгээд яаж байгаа гэсэн чинь хөлрүүлж байгаа. Яагаад вэ? Алкогол хэрэглэхээр яг тэр чинь нөгөө жоохон хүүхдэд учраас нөгөө юу яаж байгаа штэ. Буцын салсан шууд хүчээр шууд сайжруулж байгаа. Гэтэ нөгөө муу аргаар биш ингээд юу гэдэг жоохон айлчлах тийм дотрол аргыг хичээл одоо хэрэглэх хичээсэн байгаа байхгүй. Гэтэл антибиотик уух юм бол тэр чинь 7 14 хоногоор уух хэрэгтэй болчихсон шүү дээ. Тэрнээсээ гадна тэр чинь дахиад юуны мөгөдрийн эсрэг юм уух хэрэгтэй болж ингээд хаадаг шүү дээ. Тэгээ янгууч одоо нөгөө антибиотик төсвөртэй өвчин гэж бас гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд баг аль болох нөгөө хүүхдүүдийг ингэж нөгөө антибиотик битгий хэрэглээч гэдэг байгаа нь тэр нөгөө антибиотикийг
багасгах хэвээр тий. Тэгжээж тэр эмэнд төсвөртэй тэр нянгуудаар халдварлах боломжгүй болно гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнээс эргэлээд манай ижил мэдчихлээсэн байгаа байхгүй тэрийг бол. Тэг яг тийм арга хэрэглээд би давуу талыг шүү чам дээр ашиглаж байгаа юм шүү дээ. Тэнгүүтээ би маргааш нь зүгээр болсон. Миний ханиад бүрээ идэрсэн. Нэр гэсэн бүр тийм бол бүр үнэхээр тэгээ би бүр ингээд гараа өдлөж чадахгүй. Тэр бол суугаад тэгээд ингээд аль миний үс нөө хүлрүүд янгууч ингээд нөө үс хажуугаар ингээд орж ирдэг. Тэгээд нөө захтаал гэж янгууч. Миний үсийг хойшлуулаад өг гээл. Аа наач бас давуу талаас гоё шилсэн байна. За үргэлжлүүлээд нэг гоё давуу тал юу вэ гэсэн чинь архины нэг давуу тал. Ерөөсөө нэг Альцгеймер өвчин гэдэг байдаг шүү дээ. Мартдаг тий. Тэр өвчин тус магадлалыг арх согтруулахундаа тий 23% бууруулдаг гинэ. Яагаад гэсэн чинь хүний тархин ингээд стресстэй тэгэхээр эд эсүүдээ ингээд алаад эхэлдэг. Тэнгүүдийн согтруулахундаа чинь нэвтрүүлгийн бас хүнд тайвшруулыг өгөөд стрессийн жоохон тайлаад эхлээд ийлгийнэ. Яг таарсан хэмжээгээр онгод. Тэгээ стресс тайлагдаад эхлэнгүүд Альцгеймер өвчин тусах магадлал тэр хэмжээгээр бага болоод эхэлдэг гэж. Тэгэхээр бас мэдвэртэй юм байна. Тийм байна тий. За тэгээд нөгөө нэг Gals Jones гэдэг нөгөө нэг төсний чулуу бөөрний чулуу гээл те. Тэгээд ирчүүд магадгүй айгүйх олон ярьдаг гэж магадгүй. Ийм чулуутай болох магадлал бага гинэ. Яасан гэсэн чинь нөгөө ялангуяа пив ууж байгаа үед. Пив уунгууд нөгөө пив чи өөрөө тодорхой хэмжээгээр ингээ бөөрийг ингээ тийм шээлгмээр бид нар ингээ нөгөө нэг хүмүүс ингээ пив ууц би байн 0 ороод ингээ яриад байдаг. Тэр чинь нөгөө нэг пив айгүйх уугаад байгаагаас гадна пив нь бөөрөнд шээлэх бүр ингээ өшөө илүү шээх тийм мэдрэмжийг төрүүлдэг гинэ. Тэгснээрээ нөгөө бөөрөнд одоо тодорхой хэмжээний тэр чулуун болов штэ бүхэндүүдээ ингээ туугаад аваа явчихдаг гинэ. Тэгэхээр пивэнд бас нэг сайн тал байна. Тэгээд өөрөө ферментэд бүтээгдэхүүн гинэ. За тэгээд өөр юу вэ гэхээр нөгөө нэг улаан вайн чинь өөрөө тодорхой хэмжээний антиоксидант гинэ. Тэр чинь өөрөө нөгөө юунаас усан үзмнээс гарч ирсэн те. Антиоксидант болохоор хүний биеийг ингээ дархлаар сайжруулах, хүний биеийн бодис сэлжийг сайн болгох юм давуу тал бас байд юм байна шүү. Имчилгээний зорилгоор бас вино, вайн те спиртийг бас ууж хэрэглэх нь бас зүгээр юм байна. Гэтэ яг вайныг бол ер нь бол хоолтой хэрэглүүл илүү дээр тий. Тийм. Шаардлагатанд хамгийн их нөлөөлдөг нэгдүгээр зүйл юу вэ гэсэн чинь ерөөсөө хэр их хэмжээний хоол идсэн байна алкогол хэрэглэж байхдаа тэр хэмжээний шаардах магадлал бага байна. Тийм. Ер нь бол тэгэхээр ерөөхдөө тодорхой хэмжээний алкогол хэрэглэж байгаа бол ядаж өмнө нь нэг хоол идсэн байх хэрэгтэй. Жаахан тослог бүтээгдэхүүн тий. Тийм. Тослог ихтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн байх. Америкчууд пицца, эдэр мэдрий чи муу гэдэг гэсэн яг алкны юм уу пивний өмнө хэрэглээд идэг нь тийм юм билээ шүү дээ. Жаахан тослог юм хэрэглээд идэг юм. За ингээд хэдүүлээ сайн талаа ярьлаа мó талаа ярьлаа. За тэгээд үнэхээр ярьчлаа. Гэхдээ үнэхээр ингээд та нар ингээд ямар нэгэн байдлаар шахагдсан ч юм уу тий шахуулсан ч юм уу. Ямар нэгэн тэмдэглэл баяраар хэрвээ үнэхээр ууцсан бол шалтгаанаас яаж гарах вэ? Нэгдүгээр та хамгийн түрүүнд юу хөө за ингээд маргааш нүглээс ирлээ. Маргааш өглөө ширлээ. За шартж байгаа гэдгээ мэдэрлээ. Зүрх салганлаа. Хамгийн түрүүнд юу хийх вэ? Хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Одоо хоёлаа халуун ус. За ерөөсөө шингэнээ нөхөх ёстой. Шингэнээ нөхөх. За тэгээд ус ч юм бол яг шингэнээ нөхчих жаа. Халуун юм чи өөрөө хөлс гаргах зорилготой. Гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг ер нь бол усыг сайн хэрэглэх хэрэгтэй. Тэр хэрийгээр одоо нөгөө бодис солилцооч сайжраад илүү тэгээд нөгөө одоо дутагдсан усны бүтээгдэхүүн ус байгаа шүү дээ. Тэрийгээ нөхөж авч эхэлж байгаа гэсэн. Яг ер нь бол хүн усыг бол яг жирийн үедээ бол нэг тогтмол одоо нэг ганц балгаар хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө шууд бүтэн аягаар ингээ уудаг ч юм уу те. Тэгээ явдаг. Гэтэл усыг 30 минут тутам ганц балгаар ингээ жуухлаар хүний шингэн яг чихнээс нь хөгддөг гинэ. Одоо хүн өдөрт 3 литр ус уух хэрэгтэй гэдэг шүү дээ те. Тэнгүүд хүмүүс яадаг вэ гэхээр шууд нэг дор хідэ аяг ус уучдаг байхгүй. Одоо жишээлбэл шатж байхдаа бас ер нь бол бас багаар олоо. Тэгтээ шүү дээ хүмүүс ингээ хордлого болоод тэгээ хоолны орлого болонгод нөгөө юугаа шингийн ямаа бити их уугаараа багаар уувал би энэ чинь мэдэн шүү гэдэг шүү дээ. Хит үүнийг бас шаардлага мэдрэмжийг хурдан төрүүлж байгаагаас биш бид шимэгж байгаа байдал маш бага гэсэн үг байна. Тэгэхээр заавалчгүй тийг шаардлагагүйгээр тэгэл нөгөө шаардсан үед чинь байнга босоод авах хэцүү шүү дээ. Ер нь бол тий толгой ирээдэг ч юм уу тий ингээл хүнд байдаг. Тэгэхээр аль болох шингэнээ нөхөөд биеийн бодис салцыг сайжруулах гэж бодж ивэл халуун усыг маш багаар олон уух юм ба шалтгаанаас сэргийлэх нь шүү дээ.
За тэгээ нэг хүн ингээд яагаад нэг усуух угаасаа ам цангадаг. Гэхдээ өшөөх усуух шалтгаан нь юу вэ гэсэн чинь хүн нөгөө архиухаар зөвхөн илгэн гэмтээд идэг гэж хүн бодоод идэг. Тэгэл монголчууд илэг гэж ярьдаг. Яг үнэрхтээ аюух бөөр гэмтчихэд гинэ. Зөвхөн илэг хорт байцыг шүүдэг биш түүнээс гадна бөөр өөрөө шүүдэг. Тэнгүүд бөөр нөгөө нэг пив ч юм уу алкоголын юм хэрэглэнгүүд хүн хитрхийг шээх мэдрэмж төрнө. Тэгээ нөгөө ууцсан пивнээсээ илүү шээх хэрэгтэй болгоод хүн биеийнхаа нөгөө шингэнэ биеийнхаа нөөцөөсөө ингээд шээгээд эхлээд хүний биед нэг усны дутагдaltaд оронгоотой хүн ингээд шатаад байгаа билээ шүү дээ. Тийм учраас яг чиний хэлдгээр эхлээд маш их шингийн юм уустай байна. Аль болох баг орлоо удаа явал зүгээр юм байна шүү. За дараагийн зүйл юу вэ гэхээр ерөөсөө маргааш нь өглөө яг чиний хэлдгээр бас их тустай хоол идчих жоох хэрэгтэй гинэ. Тэгснээрээ та нөгөө шим дижилээ нөхөж авч яадаг гин. За яг Монголд бол за ер нь perfectly хамгийн зөв хоол бол бантан яагаад вэ гэсэн чинь гурил чинь ингээд нөгөө нэг бид нар ингээд дандаа харгалуулна гэдэг муу талаас нь хардаг. Гурилын нэг сайн тал нь хүний хорыг дандаа гадагшлуулж авдаг нөгөө нүүр шиг медальтай хоо шүү дээ. Алтан медальтай нүүр шиг ингээд аваа гараа авчдаг гинэ. Тэгээ магадгүй та түүнийг одоо нөгөө витаминтай юу гэдэг нь ногоогоор гоё багжуулаад идэх юм бол энийг шаардлагатаас хурдан гаргана. Яасан бэ гэсэн чинь бүр 30 жилийн өмнө 30-аас 50 жилийн өмнө хүмүүс шаардлагатай ямар арга хэрэгэлдэг байсан бэ гэж сонирхоо үзсэн чинь яг 1200 мг B6 гэдэг одоо нэг капсул дээр нэг миллиграм бичээс байгаа. Яг 1200 мг витамин B6 уучингууд ерөөсөө шаардлагатай байгаа нэг тийм дотор муу харах, толгоо өвдөх гэсэн нөгөө шинж чанарууд нь ерөөхдөө бол багасчдаг. Дээр үе тийм аргыг ашигладаг байсан байна. Тэр шиг бас одоо бас хэрэгжилж болно шүү. Тийм B6-тай шууд витамин уучруулсан B6 агуулгадж байгаа. Нөгөө хүнсний тий ногоог бид нар бантандаа игээд идэх нь бас нүртэн байж болох нэ. Яг бүр ингээд одоо капсултаа хэрэглээд байгаа шалтгааны юу гэхээр бүр хоол идмээргүй байгаа нөхцөлд тэгж ууж хэрэглэж болно л гэсэн зүйлэл гэсэн үг л дээ. Тий. За тэгээд нөгөө нэг алкоол их хэрэглээд эхлэнгүүд нөгөө нэг хүний нөгөө нэг ягаад хаппи байдаг гэсэн чинь хүний ингээд нөгөө цусны эргэлтийг аягүй сайжруулад тий хүнийг ингээд тайвшруулаад тархин дээр ерөнхийдөө ямар нэгэн байдлаар мэдээ алдуулагч маркер тий хүний тархийг ингээд тайван болгодог хүний бодис солилцог хурдан болгодог даралтыг одоо өндөр болгох чинь гэсэн. Тэр хэмжээгээр нөгөө тэр өдөржингөө гинт огцсон ажилтан чинь маргааш нь даралт нь буурчдаг гинэ. Тэгээд даралт буурахад хамгийн түрүүнд хүний би юу нэгдэг вэ гэсэн чи ерөөсөө чихрийг нэгдэг гинэ. Тэнгүүд чихрийг хүмүүс чихэр гингүүд нөгөө нэг шууд кола ч юм уу эсвэл фанта авах гэдэг. Тийм ундаанаас биш тий ундаанаас илүүтэйгээр за оранж юм уу тий жимсний шахсан шүүсэл хүний биеийг бол хамгийн түрүүнд таны нөгөө даралтыг өндөр болгож болно. Тэнд бол нөгөө натурал байдлаар чихэр агуулгдсан байгаа. Тийм ер нь бол orange juice-ийг бас ер нь бол бүр үнэхээр нөгөө шахуулж байгаа тохиолдолд ч юм уу тий ямар нэг аргагүй байдалд ороод ууж байгаа тохиолдолд бол тий тэгж байгаа тохиолдолд тухайн үедээ orange juice-ийг уурахад бол аюу гимгүү бол яа тэгэхээр orange juice бас тухайн үедээ л гэсэн үг тий тэр нь болохоор яа гэдэг вэ гэхээр тэр чинь тодорхой хэмжээнд нөгөө калори тий тэгээд витамин С тий витамин С тий тэр хэрэгээрээ нөгөө шатуулах магадлалыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа гэсэн үг. Урьдчилан зэрэглэж байгаа л нэг арга хэмжээ гэсэн үг. Тэгэхээр бас шаардлагын дараа ч гэсэн хэрэглэх ёстой гэсэн үг болж таарч байна л да. За nice. Тийм бид нар чихэр гингүүд зөвхөн нөгөө чихэр сахар ч юм уу альсвал чихэртэй ундаа гэхээсээ илүүтэйгээр бид нар яг байгаль дээр байгаа жимснээсээ фруктоз буюу сахарыг авал альсвал сүүн дотор ч юм сахар байгаа шүү дээ. Фруктоз гэдэг. Тэгэхээр яг зарим хүмүүс нөгөө сүүний харшилтаа усуд байдаг. Тэрийг мэддэг усуд бас байдаг шүү. Одоо нүүрэн дээр ингээд юм гараад идэг усуд идэг байхгүй юу? Тэднээс болохоор илүү юуны сүүний харшилтаа усуд байх магадлал өндөр байгаа. Одоо жишээлбэл маа нэг найзлаа л да санаангүй байж байгаа нөгөө ингээл цагаан эдэний төрлийн юм хэрэглэхээр л нүүрэн дээр нь юу болчихдаг гэдэг юм билээ шүү. Тийм. Тэгэхээр яг хуу тийм байх магадлалтай учраас яг хуу хэрэг хашилтаа тохиолдоод хэрэглэхгүй зөв orange juice байж болно гэсэн. Тийм. Тэрийгээ гэхдээ өөртөө магадгүй ингээд яг сүүс өмгтэйгдхэн хэрэглэхээр гизэн хямардаг тий гизэн төгжирдэг тийм хүмүүс ерөөдөө шинжилгээ өгөөд үзээрэй. Тийм шинжилгээ авдсан байлээ шүү. Манай ажлын юутай бас тийм сүүс өмгтэйгдхэнээс ашигладаг. Тэрийг нэг уншижсэн юм байна. За яга сүү нөгөө тодорхой хэмжээ нөгөө хор тайлдаг гэдэг утгаар нь бас үгсэн. Дээрээс нөгөө сүүн дотор нөгөө лактоз буюу сахар бас байгаа. Тэгэхээр бас тэгж бас нөхч болно шүү. За тэгээд өөр ямар арга вэ гэхээр ерөөсөө хүн чиний хэлгээр сайн ингээд чамаа хүчээр ингээд хөлрүүлээд шүү дээ. За хүчээр хөлрүүл цааван сууж болно. За аль эсвэл хамгийн хурдан арга буюу хүн хөдлөх хэрэгтэй. Хөдлөж бодис сайжруулалт хөлсөө гаргах юм бол та хурдан
Одоо яаж болно тий. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс аягүй сэнсэн юм ярьдаг шүү дээ. Нөгөө хөлсөө гаргаж яг юм хийжээж яг шаардлагатанд тайлагдах юм уу гээл тий. Тэг заав нэг тиймэрхүү юм ярьдаг юм амар ядарсан тий. Тэр чи яаж хэлэх вэ гэдэг тий. Тэрээс өнөхөр ядарч ивэл нэг гоё арга унтах. Та яг шүн архиуснаас болоо шатчихна шүн унтаагүйгээс болоо шатчихна гэдэг юм уу? Яа тэгээ унтчих үед нөгөө хоёул өмнөх нойрон дээр ирж ирсэн шүү дээ. Унтчих үед бас калори шатаадаг гэдэг. Тийм. Тэр чинь л ахгүй юу? Тийм байна. Тодорхой хэмжээгээр ингээ хүн нөгөө нэг унтчих үедээ нөгөө эд исэн нас ингээ өлччихийдэг тий. Тэгээд солилцоо нас ингээ сайжирж идэг тийм. Тэгэхээр бас унтах нь бол зүг арга. Тэгтээ магадгүй та манай нойрыг сонсч ирсэн бол хит их унтах нь биенд муу байдаг шүү гэдэг. Санаж байгаа хаа. За тэгсэн чинь дээр үеийн бас нэг гоё уламжлалт арга байдаг гинэ. Маш олон хүнд туршигдсан, хэдэн зуунаараа туршигдсан. Ерөөсөө жинжер, цагаан гаг хэргэлдэг гин. Цагаан гач айгүй ич хиттэй ургамал юм байна. Ногоо юм байна. Ягаад гэсэн чинь ерөөсөө дээр үед ингээд дотор мухарах, бөөлжих, гүүлэх гэсэн ийм нөгөө шин чанаруудыг багсгаж өгдөг. Тэгэхээр нөгөө алкогольны шаардлага ихэвчлэн хүнд бөөлжих, дотор мухарах юмар явд юм байна. Тэгэхээр бас жинжер бас тодорхой хэмжээгээр хэрэглээрээ. За тэгээд бас нэг сонин судалгаа олсон. Хүний нөгөө шаардж байгааг шууд бүр 2 дахин шууд бууруулцдаг ганц юм олсон. Гэтэ Монголд олоход хэцүү юм шиг байна. Тэрийг сонирхолтой ингээд кактусны дээр юм ягаан өнгөтэй жижигэн цэцэгнүүд байдаг гинэ. Prickly pear гэж хэлдэг юм цэцэг байдаг. Тэр цэцэг ерөөсөө тэр цэцэгнээс 1600 IU гэдэг ингээд бэлэн байж идэм байл да. Одоо нөгөө D витамин шиг тусааж уудаг. 4 туслыг ч юм уу те 3 туслыг ингээд хэрэглэнгүүд ханг овер шууд 50% буурдаг. Айгүй олон хүнд туршигдсан судалгаа юм шүү. Магадгүй гадагшаа тосгошоо явдаг хүн байвал тийм кактусны тийм те. Тийм хандыг нэг хайгаад үзээрэй. Магадгүй тийм нэг танд хэрэг болж магадгүй шүү. Гэхдээ яг хав зүгээр заавалчгүй шалтах гад бас яах вэ тийм шүү. Тийм заавал шалтах гэж яах вэ? Үнэхээр та нөгөө ингээд шахуулаа те. Үнэхээр хэцүү нөхцөл байдалд орсон ийм тохиолдол хэрхэн сэргийлэх вэ? Удах хүмүүсс байна шүү дээ те. Тийм хэрэг яг үнэхээр ямар нэгэн тийм проблем гарах тохиолдолд өрсөн сэргийлээрээ шатах гэдэг бол бас тийм ч сайн зүйл биш, бид ч тийм сайн зүйл биш те. Тэгээд байнгын тийм шаардлагатай ч юм байнга ингэж алкогол хэрэглээ шатаад яваад байдаг бол асуудал үүснэ шүү. Түрүүн битүүрийн хэлснээр те аюу хөвчлөл имэгүүд болно шүү гэх. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө болохоор илүү урьдчилан сэргийлэх тал руугаа байвал аюу сайн. Тэгэхээр ер нь бол урьдчилан сэргийлэх гэх юм бол ер нь та алкогол тодорхой хэмжээнд ингээд за нэг шот уулаа гэхэд ардаас нь 500 мг ус уучих юм те. Биеийн шингэний хэмжээ тийм ер нь бол аюу шингэнийг алдчихэдэг юм тийм. Тэгэхээр ерөнхийдөө ус архины хэмжээгээ ингээд баланслаад ингээд хэрэглээд яваарай гэж хэлмээр байна л да. Тэгээд түрүүний хэлдгээр бас оранж жуус бас байж болно. Тэгээ мөн хоол өвдчлэн нийт хэрэгтэй. Бүр маш их уух ч юм уу те. Тийм тохиолдлууд бол нүүрсэн юмнуудыг өөрчлөөд бас тодорхой хэмжээнд хэрэгжүүл бас зүгээр байдаг юм бол. Дэско. Би нөгөө сүүлийн үед хүмүүс аяг кондишн гээл те. Нэг тийм яг зөвхөн яг сүүлд яригдж байгаа кондишн болохоор зөндөл нөгөө нэг шаардлагатай эсрэг тийм бэлтгэлүүд байд юм билээ л дээ. Дэлхийд дээр аяг байд юм билээ. Гэтэ хамгийн алдартай Солонгост баг 10 хэдэн төрлийн бэлтгэлүүд байд юм байна. Тэнгүүд манай монголчууд одоо сүүл аяг кондишн гэж хэрэглэе л дээ. Магадгүй ингээд элэг хамгаалах бэлтгэлийг аяг рекламдж байгаа. Тэнгүүд нь энд үнэхээр элэг хамгаалаад байгаа мүү үгүй юу? Бид нар яг уух ёстой юм уугүй юу гэж жоохон судлаа. За судлахын тулд яг миний судалгааны арга болохоор доторх найрлага аяг хараад доторх найрлага орц бүрээр нь тус нь хайгаад яг энэ бүтээгдэхүүн хэдэн хүн дээр туршигдаад ямар нөлөө үзүүлээд ямар ингэсэн байсан те тэгж хайхыг илүү хичээдэг. Тэгэхгүй ингээл ихэнх ингээл бэлмэл ч юм уу энэ дээр дархлаа сайжруулна ингэн тэг ингээл бичээд идэг бараг л тэр хүний 100% эрүүл болох гэдэг те. Гэтэ үний эрэхт тэр яг үнэн үгүй юу гэдэг судалгаа хийчихсэн. Тэгээ кондишн юу гэдэг вэ гэсэн чинь хоёр төрлийн нэг юм яг зөвхөн хятадд ургадаг нэг хоёр төрлийн ургамал байна. Нэр нь хэл альтермаар. Тэр хоёр ургамал нь ямар үйлдэл нөлөөлдөг вэ ингээд цааш нь хайгаад үзэнгүүт нэг нь ерөөсөө бөөлжилтийг боловлдог. Хүчээр боловлдог. Нөгөөх нь суулгалтыг боловлдог. Ерөөс тэр хоёр ургамал. За тэнгүү дахиад цааш нь судлах. Юу эсвэл нөгөө хоёлыг одсон оранж гэжсэн шиг зөвхөн оранжны хальс орсон мөлий. Оранжны зөвхөн хальс нь орсон. Чухам ягаад тэрийг орсон сайн мэдэхгүй байна. За тэгээд юу жинжер. Түрүү яг жинжерийн бас даваатлыг ярьсан те. Жинжер орсон байдаг. За тэгээд нөгөөх нь болохоор дорны үзэм гинэ. Дорны үзэм гэж бас өөр төрлийн үзэм байна гинэ. Яг дорны хүмүүс дорны үзмийг
шаардлагатанд айгүйх ашигладаг байсан тийм уламжлалтай юм байлээ. Тэгээ сүүлийн үед тэр дорны үзмийг хүмүүс айгүйх нөгөө нэг шаардлага тайлах арга гэд хархан дээр айгүйх туршил хийсэн. Харахыг айгүйх юу яагаад алкогол их өгөөд тэгээд тэр дорны үзмний ханд өгөөд хэр их шаардлалт нь хурдан буурж байгааг ингээд үзсэн юм судалгаанууд айгүйх байт юм билээ. Тийм тэгэхээр дотор нь бас нэг муу юм ч бас байхгүй. Муу юм бол нэг байхгүй. Тэгтээ миний бодлоор яг тийм 6,000 төгрөгөөр тийм юм авч ирснаас зүгээр дангаар нөгөө дорны үзмийн ханд манд гэдэг юм нөгөө одоо юм CU өдөрт айгүйх байд юм билээ. Арай хэмт 2,000 төгрөг гэл те. Аль эсвэл цэвэр orange juice баг 6,000 төгрөг юм уу 7,000 төгрөгөөр шахуулаад ууцсан. Яг нь миний хувьд л та зүгээр та нар бол ямар юг сонгохыг бол сайн мэдэхгүй байна. Дотор нь тийм найрлага байд юм л шүү. За тэгээд төгсгөлд нь нэг тийм сонин нөгөө нэг тийм архитай холбоотой фактуудыг хэрэг хэлээд төгсгий. Нөгөө магадгүй бидний дунд айгүйх фобиа тий нөгөө айдастай тий өндрөөс айдаг айдастай битүү орчин байхаас айдастай тий улаан юм харахаас айдастай байдаг шиг за архинд бас айдас байд юм байна. Айгүй санаа анафобиа гэл тий аномания гэл айгүй сонирхолтой юм айдсууд гэсэн чи яасан гэж хоосон ингээд вайн хоосон вискиний шил харахаараа ингээд шууд шокнд ордог. Ерөөсө дүүрэхгүй л бол ерөөсө шокнд ордог гэсэн тийм өвчний төрлөөд бас байна. Тэрийг мэдгүй усаад бас байдаг байж магадгүй тийм. Тэгэхээр чи бас шокнд харангуйтай ингээд хоос юм харахаар ингээд санагдав. Тэгээд өшөө бас ингээд айгүй олон ингээд вайнинг сонгохоор айгүй олон байдаг шүү дээ. Он ороож тийм ингээд төрөл төлөөр бол. Тийм ингээд сонгож чадахгүй удахаараа бас шокнд ордог. Айдсан төрөлгийж бас байна. За тэнгуүтээ зөвхөн алкогол харахаараа шууд шокнд ордог. Яасан гэсэн чинь нэг хортой гэд багаас нь ингээд нөгөө бүр айлгцсан. Тэгээ харахаараа ингээд шокнд ордог юм сонин айдсууд бас байт юм байлээ шүү. За тэгээд төгсгөлд нь бас нэг би нэг энийг яагаад ч хэлмээр санагдаад байна. Би үгүй ийм байна гэж бодог байхгүй. Охио гэдэг мужид нэг юм сонио хууль баталсан гинэ. Хаах юм. Америкт. Охио. Тийм. Тийм шүү. Тийм. Тэгсэн чинь тэнд яасан гэсэн юм. Загсанд алкогол өгж болохгүй гэсэн хууль баталсан заяа. Зөрчих юм бол торгуултай гинэ. Гэхдээ загсанд яах гээд ингээд сакторал хонд өгөх гээд байгаа юм би. Тэг ямар шаардлага байгаа юм бэ гэсэн чи загсан дээр айгүйх туршилт хийдин гинэ. За ялангуяа энэ зебра гэдэг загас гинэ. Зебра загас нь хүнтэй айгүй төстэй шин чанартай гинэ. Хүнтэй төстэй хариу үйлдэл гаргадаг болохоор зебра фишинг ингээд юунд аквариум дотор хийгээд. За тэгээ нөгөө спиртээр ингээд тодорхой хэмжээгээр ингээд спиртний найрлага хийж гинэ. 0.25 ингээд спиртийг нөгөө нэг аквариум дотор хийсэн чинь нөгөө загснаар чи ингээд яг араасаа ингээд айгуу гой бүтцийн дагуу айгуу гой хурдан ингээд тойрон эргэлжсэн чинь ингээд хөдөлгөөн ингээд удаашраал эхэлж чинь гинэ. За тэгээ нөгөө 0.5%-тэй явсан чинь нөгөө урд байсан лидер нөгөө манлайлагч байсан нөгөө загсан жоох ингээд нөгөө эдтэйгээ нийлцээс тагаа балаа авч ийн гинэ. За тэгэл 0.75 болсон чинь нөгөө төл чинь би таа мөргөлдөл тэгэл 1% этанол ороод ирсэн чинь манлайлагч байхгүй хайцсан бөөг шал өөр газар заяа ингээд сүргэн ингээд задралд ороо тий бөөгнөрөлд ороод эмх зэгцэхгүй тий удаашилтай ийм болоод агих засан дээр туршил хийдин гинэ хүмүүс. Тэгээ ингээд хоригдсан юм байна. Тэгээ сонирхолтой санагцсан. Тэгээд загас бас ингээд хүн шиг яг шаарддаг гинэ тий шаардж байгаа хэмжээг нь үзсэн чинь яг 1 хоног гэж шүү. Ямар зебра биш. Тийм сонирхолтой бас ийм ахны юмнууд байд юм бэлээ. Та нар сонирхож үзээрэй. За ингээд бит хоёрын ярьсан өнөөдрийн подкаст та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Аль болох урьдсан сэргийлээ. Тийм, аль болох бага хэрэглээрэй. Тэгээд огт хэрэглэдэггүй хүмүүс тодорхой хэмжээгээр хэрэглэж бас эрүүл мэндэд бас нөлөө үзүүлж болох юм байлээ шүү. Тэгээд маргааш Friday тэгээд аль болох дундаж хэмжээгээр бага хэрэглэхийг хичээгээрэй. Тэгээд амжилт. Bye. Дараагийн подкастаараа уулзъя.